бол маш сонирхолтой элемент. Уялаг өсгөлтийн 14-д байрладаг уг элемент нь ертөнцийн дээрх хамгийн түгээмэл элементүүдийн 8-д ордог. Харин дэлхий дээр хүчил төрөгчийн дараа буюу 2-т ордог. Газрын гадаргын 90% нь цахиурын эрчүүд тогтдог. Өөрөөр хэлбэл хөрс, чулуу, элс гэж нь яг үүндээ цахиураас бүрдэж байгаа юм. Электроникийн үйлдвэрлэлд цахиур нь хагас дамжуулагчийн үндэс материал бөгөөд компьютерийн чип, транзистор, нарны зайн хавтан зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай. Мөн түүнчлэн аж үйлдвэрлэлийн салбарт чухал төвхийд болдог. Учир нь цахиур бат бөх чанарыг нэмэгдүүлдэг. Цахиурын давхар эсэл нь байгалийн гаралтай бодис. Энэ нь байгальд элсийг бүрдүүлдэг эрдэс болох кварц хэлбэрээр байдаг. Үндэсний үйлдвэр зохиомжоор нийлэгдүүлсэн өндөр цэвэр шилттэй бодис хэрэглэдэг. Энэ нь цахиурыг хүчил төрөгчийн орчинд талах замаар олж авдаг. Цахиурын атом дөрвөн хүчил төрөгчийн атомтой ковалент холбоо үүсгэн тетрад үүсгэдэг. Эдгээр тетрадууд орон зайд холбогдож 3 хэмжээс торон бүтэц бий болгодог. Ийм бүтэц нь маш хатуу, хайлалт өндөр, усан дуустдаггүй, цахилгаан дамжуулахгүй болдог. Мөн хүчлэг эсэлт бол суур эсвэл шүлттэй уралд авдаг. Бодит амьдралд ухаалаг утас, компьютерийн процессын микрочип, барилгын шил цемент, нарны зай урагш, керамик хэвлэл, шилийн утас зэрэгт хэрэглэдэг байна. Цахиурын давхар эсэл нь нийтлэг органик бус нэгдэл бөгөөд олон төрлийн үйлдвэрүүдэд ашигладаг. Цахиурын давхар эсэл нь электроникийн болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд өргөн хэрэглээтэй байдаг. Энэ нэгдсэн хэлгээ болон микроэлектроник эд анги үйлдвэрлэхэд тусгаарлагч материал болгон ашигладаг. Цахиурын давхар эсэл нь өндөр чанарын эслийн давхаргыг үүсгэдэг бөгөөд энэ нь транзисторын гүйцэтгэл тогтвортой байдал чухал үүрэг гүйцэтгэдэг. Цахиурын давхар эслийг мөн оптик утас үйлдвэрлэхэд ашигладаг. Бөгөөд түүний ил тод байдал алдагдал байхдаа шин чанар нь оптик дохиог үр дүнтэй дамжуулах баталгаа болдог. Цахиурын давхар эсэл нь барилгын материал, шилэн бүтээгдэхүүний гол бүрэлдэхүүн хэсэг болдог. Элс, кварц, чулуун, цемент, бетон, барилгын тоосгоны чухал түүхийд болон цахиураас бүрддэг. Цахиурын давхар эслийг цонхны шил, савны шил, оптик шил гэх мэт янз бүрийн төрлийн шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шилэн үйлдвэрлэлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгон ашигладаг. Мөн гой сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн цахиурын давхар эслийг нэмэлт болгон ашиглах нь олон талын үүрэгтэй. Цахиурын давхар эсэл нь арьсны тосыг шингээх чадвартай тул тосыг хянах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мунтаг тооник зэрэг бүтээгдэхүүнд өргөн хэрэглэдэг. Цахиурын давхар эслийг мөн зүлгүүр болгон ашиглаж шүдний онд нэмж цэвэрлэгийг сайжруулж товроо толбыг арилгахад тусалдаг. Цахиурын үйлдвэрлэлд их хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Мөн өндөр цэвэршүүлэлт шаардлагатай байдаг. Тиймээс хаягдал цахиур дахин боловсруулах технологи хөгжүүлэх хэрэгтэй. Байгаль ээлтэй бага эрчим хүч хэрэглэдэг цэвэршүүлэх аргууд хэрэглэх нь зохистой. Мөн цахиурын хаягдлаар эко барилгын материал хийх. Үүний зорилго нь цахиурын нутаг кварц эсийг дахин боловсруулж дулаан тусгаарлагч материал гарган авах.